эерэг, гэгээлэг, сайн, сайхан, боломж, эдгээр үгс тархинд юу бүтээдэг гэж үзэл бодлоо өөрчлөх хүчийг бүтээдэг. Сэтгэлийн эрүүл мэндэд тань анхааран туслах, амьдралын хүчийг нэвтрүүлэг эхэлж байна. Юнифер гэх юм бол би тэн. За. Арцсан шүү. За. Өөрхөн шүү. Тэстэ гоё. Буу алцгаая тэхүү. Буу алцгаая. Юу гэж мэдхүү? Боо ярилцсан гэсэн үг. Багш халуун дулаа яриа өрнүүлээ. Буу алцгаая гэж скол дэлгүүрээс нэг буу хөдөлж аваа. Тэгээ бууцаараа бууныхаа хушууг халаагаа тэгээ үлээхийг хэлэх юм уу гэж. Тэгшин шууд утгаараа биш те. Хилцүг гэсэн үг юм уу? За манай ганц удаа яриаггүй зөндөө удцсан юм чинь ганц уд ярьж их юм аа ганцтай өнөөдөр. Тэхөө. Юу? Юу ч аваагүй. Эхлээг багт чи яриаг байх юм багш. Тань. За. Амьдралын хүчийг сэтгэл зүйн нэвтрүүлэг 7 хоног үрийн 5 гаригийн өдөр танд хүрдэг үлээ. Өнөөдөр бүгдээрээ 9 настангууд энэ сэтгэл зүйн ертөнцөөр аялахад бэлэн болсон байна. За та бүхэндээ өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Тэгэхээр эрхэм сонсогчд бас сонсож байгаах танд бас өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр бүгдээрээ нэгэн бас чухал сэдвээр ярилцахаар ирсэн байна. За өнөөдөр бидний ярилцах сэдв бол сайн найз ямар байдаг вэ гэдэг сэдвийн тухай ярилцсан. За тэгвэл хамгийн түрүүнд та нарт маань юу бодогдож байна? Одоо ер нь хамгийн сайн найз гэж юу байдаг вэ гэдэг чинь дээ тий. Тэнгуут одоо хамгийн дотн найз гэж бодогдож байна. Тэгэхээр өнөөдөр бүгдээрээ сайн найз ямар байдаг вэ гэдэг тухай ярилцах та. За манай асуу. Сайн найз гэж дандаа хажууд нь байж идэг. Ер нь бол дандаа тусалдаг. Тэгээд дандаа хажууд нь бичдэг. Дандаа хажууд нь байдаг, дотн байдаг гэсэн шүү дээ. За манай ганцуд хэлэхэр бол микрофон руу ойртоод яриарай заяа. Би хичээлдээ сайн найз хин бэ гэдгийг үзсэн. Тэгээд юу гэдгийг ойлгосон. Юу гэдгийг ойлгосон. За тэгвэл өнөөдөр сонсогчдоо зориулаад бас биднэрт зориулаад чи тэндээс юу ойлгосноо бас хуваалцаад өгөөч тэх үү? Ганцаардмал заанаас нөгөө сайн найз яаж олсныг харсан. Уншсан. Ганцаардмал зангаас уу? Заан. Ганцаардмал зааны тухай сайн найзыг яаж олсон тухай гарсан юм уу? За тэгвэл ганцаардмал зааны түүхийг бидэнд хуваалцаад өгөөч төхөө. Яаж сайн найзтай болсон юм бэ? Уншсангүй юу? Наман дээр байсан. Тийм. Тэгээд тэндээс одоо юуг ойлгосон яриад өгөөч төхөө. За. Ингээд нэгүүд нэг ганцаардмал зан айгаар алхаж яваа найз хайд юм билүү гэд тэгээд салбагчнаас чи надтай найзлах уу гэж асуусан чи салбагч үгүй чи над чиг модон дүүлэн өсөлж халаач чадахгүй бас хэтэрхий том юм байна найзлахгүй гэд цаашаа зан явжээ. Тэгээд туулаагаас найзлах уу хэмээн асуухад туулаа чи миний өрөнд багтааргүй маш том юм би чамтай найзлах уу гэсэн. Тэгээд зан униглаад хинч тэрнтэй найзлахгүйсэн. Тэгээд нөгөөд бол анти илж яваад үгүй бал илж яваад амттайг айлгсан. Тэнгүүд нь миний найзуудыг 50 гар хүрээд үзээрэй гэд ууралсан. Тэгсэж бал таахгүй гэсэн. Тэгэхээр айлгаж явсан. Хөөгд. Зан айлгаад хөөгд явсан. Тэгээд амтад бүгд нэгэн дээр миний найз болооч гэж заанаас гойсон. Тэгээд ингээд дууссан. За тэгвэл зан ямар ч байсан сайн найзтай болсон тухай шүү дээ тий. Тэгээд ганц удаа энэ үлгэрээс зааныг яаж найзтай болсон гэж бодож байна. Ямар зан чанар гаргасан чинь зан найзтай болчихоо? Тус зан гаргасан. Тус зан гаргаад найзтай. Сайхан сэтгэл гаргасан. Бас сайхан сэтгэл. Сайн үйлсийг хийсэн. Сайн үйлсийг хийгээд тэгэд бусад амьтад заантай найзлахыг хүссэн юм шүү дээ тий.
ганц үжих бол ингэж байгаа юм байна. За. Нэг ганцаард бол зан одоо ингээд амар ингээд ганцаардмал ямар ч найзгүйгээд ойгоор яваад найзлахыг хүссэн боловч хинч түүнтэй найзлаагүй. Тэгэхэд айн бар юм уу арслан тий амттыг ингээд айлгсан. Тэгсэн чинь заам штэ явж байхдаа тэрийг хараад маш уурлаад тэгээд тэрийг хөөсөн. Тэгэхэд тэр айлгсан амтнууд нь нөгөө найсан амтнууд нь баярлаад надтай найз болооч чи намайг дараа хамгаалж чадна. Тэгээд би чамтай найз болъё гэж амар их юм байрсан чинь. За. Яг бүгднтэй найзлан гэж батсан ба. За тэгвэл бүгдээрээ сайн найз гэж одоо яг ямар хүнийг хэлдэг юм болоо гэдгийг нэг эргцүүлээд бодъё тийх үү? Чиний бодлоор яг сайн найз гэж ямар хүнийг хэлдэг юм болоо? За манай төгөлдөр хаалцъя. Тэгээд үргэлж хаажууд найдаа тэгээд ингээд ганцаарцсан үед нь ирж ингээд уйлж муулж яхад нь ирж тайтгаруулдаг юм ингээд маш тусалдаг, хамт тоглодог хөгтгийг сайн найз. Чамтай хамт тоглож ивэл те чамайг уйлсан үед чи эргэж ирээд аргаж ивэл сайн найз ах нь шүү дээ. За одоо миний хувьд сайн найз гэж юу гэдэг нь болохоор одоо үргэлж хамт байдаг, хажууд нь байдаг одоо дүн дээр муу авлаа гэхэд чи зүгээр дараагийн удаадаа сайн чи хичээвч болно гэж урам зориг өгж одоо бас хамт тоглож өөрийг нь хөгжөөдөг найзыг л сайн найз гэнэ. Урам зориг өгдөг гэхээр одоо жишээ нь манай ундрам хизээ найзаасаа ямар урам зоригийн үгийг авч ирсэн бэ? Би нэг одоо би нэмрийг бүтдэгдэг аахгүй би охтуудын. Тэгээд нэг өдөр нэг охиных нэрийг дутуу бичсэн. Тэгсэн чинь багш намайг нэг яг тэнцэн ингээд тавьж бичих юм байхгүй шүү дээ би тэмнийн зааланд. Тийм чинь яг биччихсэн чинь багш намайг гинтэйсэн ундрамстай хариуцлагагүй гэл. Тэгээд би амар гомдол би тэмнээс яг гарах гал явжсэн чи зүгээр тэгтээ багш чамайг хариуцлагагүй гэж хэлэх ирэх байхгүй гэл. Тэгээд чи дараагийн чи гэхдээ тэрийг одоо марцсан байж болно. Чи дараагийн удаадаа тэрийг бас сайн бодож тунгаад сайн шалгаж одоо тэгэх юм бол чи хариуцлагатай болно гэж найз нь хэлсэн юм. Ямар мундаг. За тэр дээр сайн найз нь хэлсэн бахна шүү дээ. За. Намайг аль дээр хичээл дуусаад бид нэр багш гэрийн даалгавар өгж байхад би сайн найзтай төр юм ярьжсэн баггүй юу? Тэгсэн чинь манай найзын нэг амар муухай ааштай найз нь чи наатантайгаа ярихаа болооч гэд тэ намаа амар гомдсон. Тэгсэн чинь тийм манай найз маань намайг ингээ гараад явхад штэ намайг гониглагаас минь авраад тэгээд надтай тоглоод тэгээд гоёсон. Яг гоёлцсон аа. Тийм. За тэгвэл сайн найз нь чамайг яг гониглах байгааг нь мэдээд хажууд нь очиод чиний дэргэд байсан байх нь шүү дээ, тий? За тэгвэл сайн найзын шин чанараас тийм юм байна. Би нэг юм хэлээд. Нөгөө би сайн найз хэм бэ гэд галчиг үдсэн гэсэн шүү дээ. Тэгэхэд нөгөө сайн найз талаар сайн үйлдэлүүдийг хийдгийг сайн найз гэдэг гэсэн. Тэгэхэд сайн үйлдэлүүдийг дараалал нь бичээд аль нь илүү чухал вэ гэд хамгийн сүүлд нь ингээ нэг хоёлд гэд дугаарлаад бичээрэй гэд Монгол Ёс хүмүүжлэлтэй заасан. Монгол Ёс хүмүүжлэлийн хичээл дээр хийсэн дараалал манай ганц сууд сонсогчтой болон энд байгаа хүүхдүүдтэй надад хуваалцаж болох уу? Чи ямар дараалал гаргасан бэ? Үгүй тэр наман дээр дарааллууд нь хэсэн байхгүй. Тэгээ тэрийг хамгийн чухал нь юу вэ? Өөрөөсөө бодоод дугаарлаад бич гэсэн. Чи санаж ин хаалцсан гэвэл? Сандгүй. Сандгүй юу. За тэгвэл яхны санаж. За тэгвэл манай ганц суудыг санаж авах хооронд нь манай төгөлдөр гараа өргөдсөн тий.
Сайн нэг зан гэнэгийг хүдсэн гэсэн шүү дээ. Нэг яг тэрийг бас яг манайх адилхан Монгол хүмүүс дээр бас үтсэн шүү дээ. Манайхт гэсэн үтсэн шүү дээ. За. Тэгэд манай төгөлдрийн бодлоор ер нь сайн найз ямар байдаг юм болоо? Одоо чам тохиолж исэн. Яг чи одоо ингээ бодоод тэр үед л би энэ хүүхэд яг миний сайн найз муу юм байна да гэж бодсон тэр үйл явдлыг хаалцааш тийх үү? Тэр үйл явдал За манайд бас бодож байгаараа за яг найзаагаа чи ямар зүйл болох үед нь энэ хүүхдэл яг миний яг хамгийн сайн найз юм байна. Эсвэл хамгийн сайн найз боллоо гэж чи бодох тэр мэдрэмж чамд төрсөн бэ? За яг одоо сонсогч танд амьдралын очиг сэтгэл зүйн нэвтрүүлэг маань 9 настангуудын ертөнцөөр аялж байна. Өнөөдөр бид сайн найз ямар байдаг вэ гэдэг сэдвээр ярилцж байна. Хэрэв та хүсэх юм бол манай гэр бүлийн радио 104.5 пэйж хуудасаар маань лайв стримийг орж хараад ямар хүүхдүүд оролцож, ямар найзынхаа тухай ярилцж байна гэдгийг та бас үзэх боломжтой байгаа. За мөн дээрээс нь сэтгэл хэсэгт таны бодлоор бас сайн найз гэж ямар хүнийг хэлдгийг яг та сайн найзаасаа авч ясан хамгийн гоё тэр мэдрэмжүүдийг бас манай сэтгэл хэсэгт үлдээх боломжтой байгаа шүү. Бас шуудаар холбогдох боломжтой байгаа. Хэрвээ та шуудаар холбогдохыг хүсэх юм бол 1146 104 5 гэсэн утсаар холбогдоорой. За зөндөө олон бодох хогцоо гэсэн шүү. За манай төгөлдөр. Гэт би нүд ингээд шатар дээр ингээд тааж ингээд хожигдсахгүй юу? Тэгсэн манай ингээд хөхөд одоо ингээд чи ингээд хожигдсон ч гэсэн ингээд дараа сайн тоглоод очино гэж надад урам өгсөн. Урам өгсөн. Тэгээ чамайг урамшуулдаг, дэмждэг гэсэн зүйлийг чи хэлмээр байгаа юм байна тий. За тэгвэл чи өөрийгөө за сая бүгд ингээд шин чанаруудыг хэллээ шүү дээ. Сайн найзууд ямар байх хэвээр гэд. Тэгвэл чи өөрийгөө хэр сайн найз гэж бодож байна? Одоо өөрийгөө дүгнэе тэхүү. Би нэг манай найзын төсөөдөр болдог аахгүй юу? Тэгээ анаагаараа би бууж хийлгүүлээд манай намаа буучдаг. Бууж хос бууж тэгээд нэг бөгөж нэг зүйлт хийж өгсөн. Тэгсэн чинь өгсөн чинь нэг хоёр хос буугачныхаа нэгийг нь хамгийн сайнастай өгөөрэй гэд тэр өдөр найзгаа баярлуулах гад би гэртнээ байсан байхгүй юу? 27 цаг хүртэл байсан. Тэгсэн чинь манай найз гинт мэ гэрхөр нь би бүр амар гайхаад би чиний хамгийн сайн найз юм уу гэж гайхсан чи тийштэй надад чамаас сайн найз байхгүй гэсэн шүү. За тэгээд хамгийн сайн найз нь гэдгийг мэдсэн дурсамж нэ шүү дээ тий. За манай төгөлдөр юу хаалцмаар вэ? Би ярьж яхад нь мартчихлаа. Гой чөлөөтэй байя гэж нэвтрүүлэг эхлээс өмнө бүгдээрээ тохиролцсон тий. Бүгд бие барьцсан уу? Үгүй. За үгүй бол сайн байна. Тэгвэл чи өөрийгөө хэр зэрэг сайн найз гэж боддог тухайгаа эргэцээлээрээ за. Багш би санацаа. Гэт манай ингээд хөөгдөд нь штэ. Би ингээд хамгийн хөгжилтэй найз нь шиг санагддаг штэ. Яа тэгэхээр ингээд энэ авын зарим үйлдэлүүд дээр штэ. Тэгэл юмний нэг л хэвтэ. Манай төгөлдөр өөрийгөө хамгийн хөгжилтэй сайн найз нь гэж бодож байна уу? Би бол өөрийгөө хамгийн сайн найз гэж бодож байна. Тэгээд ер нь бол би найзтайгаа дандаа тоглодог. Тэгээд заримдаа амар манай ээж аав юм уу эмээ тэд нар амар хурдан ирчдэг болохоор би заримдаа найзтайгаа тоглож чаддаггүй. Ямар ч лээсэн. Тэгээд заримдаа найзаагаа гомдоогоод За тэгвэл бүгдээрээ найзаагаа гомдоох үед ямар үйлдэл хийдэг вэ? Уушлалтгүй байх бас хэцүү те. Миний буруу гэд хэлэх чинь хэцүү шттэ. Тэгвэл найзаагаа гомдоох үедээ чи яаж тэр байдлаас гарч исэн бэ? Яаж харилцаагаа буцаа сайжруулж исэн бэ гэдэг тухайгаа сэргээгээд саний тэхүү. Ингээд гомдооч штэ найзаагаа. Тэгтэн ер нь би тэр надад тэгээд уушлаараа миний буруу гэж хэлэхэд ерөөс асуудал байдгүй. Тэгээд хэлцдэг. Ерөөсөө асуудал байдгүй. Хэцүү санагддаггүй юу? Зүгээр л уучлаарай найзааг л хэлчих. Ер нь л найзаагаа амар их дотсон учраас нөгөө нэг хэлэхэд нөгөө нэг амар биш болохоор зүгээр уушлаарай гэж сайн үзэлдэг. Уушлаарай гэж сайн үзэлдэг. Тэгээд зарим хүүхдүүд ихтэй нэг бол ингээд уушлаарай гэхэд үгүй гээл явчихдаг. Тэгээд ингээд хүлээж авдаггүй юм тий.
нөөний хүлээж авахгүй мөртлөө тэр өөрний газар очихт нь дахиж тэр газарт нь хүлээж ирээ нөөний дахиж уучлаарай гэхэд өстэй чи намайг гомдоосон мэдтэй гэж явчихдаг шүү дээ. Харин тэр үед нь яаж хүлээж авахгүй байгаа үед нь үгүй гэд чамайг гомдоосон гэд яг тэр гомдлон тайлагдахгүй байгаа үед нь юу хийх ёстой мөлий? Багшаа. Ер нь бол дуртай юмыг нь хийж өгөөд чаддгүй юмыг нь зааж өгөөд тэгээд самбарт гараад юм хийж өгөх юм төсөлдөг. Тусална. Тэгээд дуртай зүйлийг нь хамтдаа хийн, тий? Наачан гоё санаа байна. За манай Өндрөм. Одоо яг төгөлдрийн сая ярьсны би яг энийг хэлчихсэн байхгүй. Одоо найзтайгаа гомдож муудлаа гэхэд одоо манай багш ингэж хэлжсэн байхгүй. Монголоос хүмүүс хэлээ сайхан сэтгэл гэдэг одоо ихтэй ярилцахтаа одоо сайн найзууд хаяа муудах тохиолдол ер нь их байдаг. Тэгээд ер нь нэг юмар ярилцаад байдаггүй одоо найзууд ер нь нэг юмар ярилцахгүй нэг юмар таарахгүй юм чинь тэгэл муудалцах зам бол гарахгүй шүү дээ. Тэгэл тийм л багш хэлсэн шүү дээ. Тэгээд найзаагаа бол гомцсон үед нь уучлаарай миний буруу гэл би яг төгөлдөр шиг шууд хэлчихсэн шүү дээ. Тэгээ найз нь уучлалыг хүлээж авдаг уу? За тэгвэл багш ер нь аль нь штэ одоо ингээд амар их нөхрөлчөөд одоо ингээд муудлаа гэж бодсон штэ. Тэгэхэд штэ нөгөөх нь одоо ингээд уучлахгүй штэ угаасаа. Тэгэхэд штэ нөгөөний амар их нөхрөлсөн болохоор шууд юмыг хүлээж авч нөгөөнийг штэ үгийн хүлээж авч болно. Хүлээж авахгүй зүгээр явж яахгүй. Манай найз амил санаа штэ. Хажуу талд манай би нэгдүгээр алцалд амьдалдаг ба хажуу талд хоёрдугаар алцалд амьдалдیں۔ Тэцэмлэг гээд. Тэгээд нэг сургуульд нэг ингэж цуг байдیں۔ Тэгснээ өглөө болохоор таахгүй хөргөж өгөхдөө тоодгүй. Тэгээд очингуудаа би найзынхаа хажуугаар явхаар тэцэмлэг хажуугаар явхаар тэцэмлэг яачаа ягаад хараа юунд арав гэ юм өгөхгүй гоё юм өгөхгүй баярлуултیں۔ Би ер нь тэцэмлэг байгаа бүх юм авдаг байхгүй юу? Авсан байгаа өөртөө байгаа идэх юм тийм идэх зүйлээ. Тэгэхээр тэгснээ өрөө нь болохоор цуг тоглож болох уу гэд хаяа тэгдэг. Өдөрөн жуулгт явдаг болохоор би тоглож цуг гэрээнд алхах гэж чаддаггүй. Хамтдаа байх цаг бас бага байдаг юм шүү дээ тийм. За тэгвэл сая бүгдээрээ уучлалт гуйдаг гэсэн шүү дээ. Тэгвэл ингээд уучлаарай миний буруу гэд хэлэхэд бол амархан байдаг гэж сая манай Өндрөм хаалта төгөлдөр хаалсан шүү дээ. Тэгвэл та нар ингэж уучлалт гуйж үзчихсэн үү? Уучлаарай би сая ийм болоод ингэж одоо ярьсан маань чамд ингэж хэлсэн маань яг гомдоосон яг учир шалтгаанаа өөрөө хэлээд яг энэ үйлдэл маань миний буруу байлаа гэж хэлж үзчихсэн үү? Үзчихсэн. За тэгвэл одоо сонсогч зариулаад хуваалцъя тэхүү. Магадгүй биднээс бас ямар нэгэн зүйлийг хуваалцаж, сонсож, сурж бидэнд ч ихсэн зариулаад нэг зүйл ярьж магадгүй шүү дээ. Манайны хоёр найз байдаг байхгүй юу? Тэрээр ингэ жоохон сахилахгүй байхгүй юу? Яг би тэрээртэй найз биш ч гэсэн тэрээр амар найз заяа. Өдөр болгон хамт ирдэм. Тэр дандаа ингээ хэрэг тарьдаг байхгүй юу? Тэгсэн чинь би дандаа ингээ хаар цажиж ийсэн аа. Энэ нэр яхан манай ингээ орж ирвэ. Тэгсэн чинь нөгөө багш штэ дандаа ингээ самарны урд нөгөө зогсуулаад асуудлыг шийдэлдэг байхгүй юу? Тэгсэн чинь штэ багш нэг хоёулаа ингээ худлаа яриасныхан дараа штэ багш зүгээр суулгасныхан дараа тэр хоёр ингээ хамт ширээн ч юм уу нөгөө нэг нь урдлах нэг нь хойдлох суудаг байхгүй юу? Тэгсэн чинь нэг нь штэ ингээд буруустай хэлсэн байхгүй юу? Тэгсэн чинь штэ нэг багш ингээд суулгасныхан дараа шууд хэлцдэг. Уучлаарай миний буруу юм боллоо. Одоо бацгаан дайслаа гэсэн чинь нөгөө за тэгээ. За манай Өндрөнд байгаа гэсэн штэ. Тийм. Аднаа ингээд манай найз би тэмэр дээр хос бүдгүй ижилхэн барцахгүй гэд гомцсон байхгүй амар эмзэг юм. Тэгсэн чинь
одоо ингээд миний урд зогсдог бүх хүүхдүүд бараг барзагдчихсан юу. Миний хэн зогсдог нэг гэгэр хэлсэн нэртэй охин нэг юм цаан бүзэмстэй. Тэсэн чинь би танартай ижлэхэн одоо барзахгүй байна гэсэн чинь гэгэр хэлсэн сайн миний хамгийн сайн найз маань бас ингээ хоёлаа гутлаа зэрэгзүүлдэг байхгүй. Тэсэн чинь бас амар гомдод та хоёр тохос бүдэг гайхуулаад байгаа юм хайж ингээд тэгсэн чинь бид хоёлаа очсноо. Бид хоёрын одоо ингэж хос бүзээ чамааг ингэж гондоос нь бид хоёрын буруу ингээд бид хоёрын энэ хийсэн зүйлийг одоо уучлаарай гэж тэгэлж байсан. Яагаад гомдоосонгоо өөрөө бодоод тэгээд тэр тухайгаа хэлээд тэгээд уучлалтаа гуйж исэн байх нь шүү дээ. Ингээд надад нэг дотны нэ загаа багын. Тэгээд тэдийг нандилнэ гэдэг ахгүй юу. Тэгээд бид хоёр чатаар найз болоод бид хоёр 5 жил найзлж байгаа. 3 настай байхдаа бид хоёр 5 настай байхдаа ингээд ууц ахуулаад тэгээд чадалдаг болсон. Тэгээд тийм 6 жил болж байгаа. 6 найзлаа 6 жил болж байгаа. Харин чатлаад болохоор нөгөө бас 6 жил болж байгаа юм. Үгүй чатлаад. Ямар ч лээсэн 6 жил найзлсан. Тэгээд одоо манай ганц овдод яг чатаар харилцаад найзлах нь хэцүү зүйл байдаггүй. Тэгээд найзлахаараа ингээд бид хоёр анх чатаар найзлаа. Тэгээ байх юм битсэн шууд муудалцаад эхэлчихдээ тэгээ бутаад найзлын тэгээ ингэсэн дуучлаарай гэ буцаа найзалчтیں۔ Тэгээд тэгдэг ахгүй. Тэгээд сүүлд энэ ингээд сүүлд болохоор одоо болохоор нөгөө ингээд шууд дүгдүгээрээ жахад чи өмнө намайг гомдоосон гэд шууд муудчихдээ. Тэгэхээр гээд тохирохтын тэгсэж чи яхаараа гүнж бэдийн чамайг ийм байхсгүй чи ийм муухай ийм хөөрхөн байхсгүй угаасаа чи сонин штгэ. Тэгээд муухай өгөл дарамжлаад тэгэхээр тэг яад ингээд тэгээд яхан байж байгаа нөгөө тэтэн мэлгч надтай зүн өвлөө амлалтын даалгавраа ихтэй яриад чи юу найзтайгаа найзлаач бас надтай ч найз гэд тэгээд би жоохон ятгаад харин жоохон байжгаад 1 2 3 хоногийн дараа өвлөө амлалт дуусгаад найзлсан чадлаад хоёр хөө намайг уучлаарай хоёлаа буцаад найзлая гэд тэгээд яваасаа чи ингээд санаа найзлахгүй байх юм. Тэгээ одоо хүртэл найзлах байгаа юу? Тэгээд бас 2 дугаар алцны дөрөв нөгөө бас нэг давхалтай тийм цэцэн мэлхийн гэрийн яг хажууд нь тийм тэгснэ нүгээ тэряга дэлгүр болгоод тэгээд бас гэлтэй ойрхон 304 байж байгаа. Би бол 205. Тэгээ найз нь ингээд чамд муухай үг хэлэх үед ямар мэдрэмж төрж исэн байга манайхан? Надад бол жаахан үнэхтэй гомдолтой хаяа болохоор жаахан ууралсан сэтгэл төрөгддөг. Өөрийг нь тэгж хэлчмэл санагдаад. Тэгээ тэр үед ганц хувьд юу хийсэн бэ? Тэр гонигтай болохоор би намайг тайвшруулдаг, унаалахад яадаг тайвшруулдаг аяа сонсдог. Тайвшруулдаг аяа сонсоод тайвширсан. Тайвширдаг тийм. Бас унтахтаа хаяа сонсдог байх. Тэгтэл би аль тансах байгаа тэр аяа. Дүүгээ унтуулахдаа сонсуулаад дүүгээ бүүвэлээ тэгээд унтуулдаг. Ямар мундгийн. За ямар ч байсан найздаа гомдсон үедээ өөрийнхөө мэдрэмжийг тайвшруулж гардагшлуулдаг байх юм шиг тийм. Би өөр юм хэлчихв. Өнөөдөр өглөө тайгаа уугаад тэгээд даах бит хоёулахнаа хоол хийсэн. Податор хийсэн. Өмнө би өглөө ээж аав идэл нэг сэлэг байхад нь газ боссон. Илт босч чарна би зурагтаа илт үзтдэггүй. Тэгээд чуу тайгаа бэлддэг өндөгтэй ураг хийгээд өгсөн. Ганцаараа тоол хийсэн. За өнөөдөр тэгвэл манай ганц өглөөг маш өвөлтөлтэй. Тэг өнөөдөр өглөө хийж эхлүүлсэн. Будаатай хураг хийгээд агаатайгаа тэгснэ
яг идэж чадахгүй, идэхин завдалгүй, идэж чадахгүй. Тэгээ ч дуугаа уцлаад галцсан. Тэгээ замдаа битээ иднэр идээд. Тэгээд жоохон юмнууд байсан. Тэгээд хуваагаад идсэн. Тэгээд ам цангаад гэдэг ам цан нөгөө ус авах гад бас захиалга авах гад явж исэн юм авах гад тэгснэ усаа малтаачууд хөдөлсөн. За яаж ачаад угаасаа усаагаа очоод усаа үтик. Тэгээд ирээд усаа ууснаа. Сайн байна. За манай ундрам алсан хоёр манаас найзуудын тухай хуваалцах гад хүлээсэн тий. За би нэг 6 дахад нөгөө манайх руу дүү маань нэлсийн долнуудад байдаг. Тэгэд жоохон хотод байж байгаа. Тэгээд би цог явсан манад хонохгүй. Тэгээд би явах өдрийнхаа өмнө нь өдөр халуураа үгүй өвдөөд бүр баахан бүгэлдээ толлог авцсан. Тэг илүү байсан. Дүүнөр маа үгүй анаг явж явахгүй маргааш явуул гэж уйлаад үл. За тэгвэл тэнд нэг хүн аргадах юм байна да. За ярих нь яриараа. Би тандем. Зөвгөрөө. Мөрсөн өмнөх нэвтрүүлгээр манай ганцавд ирээгүй юм чинь тийм ээ нөхөж ярьж байгаа тий. Би ингээд одоо манай ингээд одоо хүртэл байдаг юм цэцэрлэгийн ингээд охин маань байдаг. Одоо өмнө жилийн 9 сарын 1-нд бол тэрийн одоо найзсны 4 жил болсон заяа. Тэгээд цэцэрлэгт ороод шууд амар найзлаад хоёулаа хідээч муудахгүй хідээч муудахгүй бүжи байн хамт явна шүү гэлээсэн чи одоо манай бүжгэнсэн хамт явдаг. Тэгээд одоо нэгдүгээр ангиас эхлээд битээ ерөөсөө муудаж үтж байгаагүй. Тэгэл байгаагүй тийм битээ чинь байнгын татн байдаг. Тэгэл бас фэйсбүүктэй болохоор битээр тэрүүгээрээ харилцаад байнга одоо хуцаахад байна гэж яахгүй ч тий. Тэгээд одоо нэг багтаал гэхэд нэг нандинтай бол нэг хаяал нэг чаддаг. Тэгээд бос цагууд нь ол хичээлээгээд одоо хаяа тоглох бас зүгээр штэ. Хаяа тоглоод бас юм нэгэн групп нээждэг байхгүй юу? Бүх ангийнхан хүүхдүүдийг пэстэ хүүхдүүдийн ингээд пэсүүдийг нь оруулсан юм. Тэгээд нөгөөдөлөөрээ калдаг. Юу ийдин тэрийг яаж хийх вэ гэж би биднээс мэдгүй юм асуугаад бас одоо өөрөөстэйгээ сэнэн сайхныг асуугаад тэгээд ер нь өдрийг найзуудтайгаа зугаатаа өнгөрүүлдэг. Энэ амралтыг бол тэгтээ нэг ямар найзуудтайгаа ярихгүй байгаа. За тэгвэл манай ундран бол найзуудтайгаа гоё интернетээр холбогдоод өөрт байгаа зүйлээ хуваалцдаг байна тий. Тэгээ бас найзуудтайгаа илүүх цагийг зориулах дуртай юм байна. Тоглохдоо бас дуртай байдаг тий. Тоглож болно штэ. Гэт бас энийг онцлж хэлмээр байна ундран. За. Манай би цэцэрлэгт байхад штэ нэг аагаар хэлсэн хүүтэй амар гоё найзсан байхгүй юу? Тэр одоо миний цэцэрлэгт штэ манай дүү ингээ явж байгаа. Манай хоёр дүү явж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь манай дүү нэг өвчтэй. Тэгээд өний хамгийн бага нь яваагүй. Нэг том нь явцсан. Тэгсэн чинь штэ би штэ нэг өвчтөр ихтэй дүүгээ авах гэж ясан байхгүй юу? Цэцэрлэгээс нь тэгээд дүүгээ авах гэж ясан чинь надад уулавч яахгүй. Тэгээд намайг нөгөө ганцхан уулавч ясан ихч нөгөөний дүүгээ хавцалж чадах болохоор өөрөө ганцаараа орсон. Тэгсэн би амар удаан хүлээн штэ угаасаа. Тэгсэн чинь удаан хүлээгээд ижсэн чинь нөгөө аагаар ихэлсэн хүүхдтэй бол. Өө найзтайгаа таарсан юм уу? Тий. За. Тэр чинь ч гэсэн тэр манай цэцэрлэгт орсон штэ. Гоё хэвчээ. Гоё. За тэгвэл бид нэр ангийнхаа бүх хүүхдтэй бүгднтэй сайн найзууд байна гэж байдаг үлээ. Бүгднтэй байдаггүй тий. Байхгүй. Зарим нь эрэгтэй юм ч одоо эрэгтэй хүүхдтэй нэ. Би ер нь наадтай эрэгтэй найзлахад байсан. Өчигдөл наадтай нэг 5 настай юм шиг нэг жоохон хүүхэд найзлах уу гэд тэг би аавыгаа гахаад тараад танилцаад штэ гэхээр би тэгээд за тэгээд найзлаад тэг хідэн настай ингэж илгэж талцаж чи яваад өгчих. Тэгснээ жоохон байж агаад надад нэг хилэн чихэр өгөөд нэг бол бас дүүд манаас би юу ангийнхаа бүх хүүхдүүдийнхаа нэрийг мэдсэн. Манад нэг захиалахгүй хідэн 3 нөхөр байгаа.
Манай заяа нэг бүр баг болцсон. Одоо манай хөвгүүд 23 байхгүй юу? Энд чи 23 хүүхдийн 2 дараахан нь үлдээд 21 хүүхд нь ийм шонхрын баг гэд баг нээсэн. Өглөө хаваарсан цагийн өмнө ирээл тэр 2 давхрын тэрүүгээр задалдаг гэж хаан сайхан гараад. Тэгэл нэг үлдсэн даруухан хэдүүд нөгөө эрс орж ирээл сууж ангууд нөгөө хэд нь 8 өнгөрөөгөөд орж ирнэ. За. Тэгэл нөгөө дөллийг багш аим зангамж яг гэж алчирч ирсэн. Та нар ингэж яагаад цуг орж ирж байгаа хөөе гэж. Тэгээ угаасаа багшд үннийг нь хэлэх болохгүй шүү дээ. Тэгэл багшд үннийг нь хэлэх байхгүй. Миний хажууд цудаг байна бас. Тэр багт нь орчдөг. Намайг хөргөн. Гү. Над балан багаач яад ингэ хэлсэн. Тэгээ угаасаа тэгэл хавьсан. Угаасаа тийм юм би орох дургүй л дээ. Тэгэхээр бүгднтэй сайн найзууд байна гэж байдаггүй юм байна. Яагаад бүгднтэй сайн найзууд байх боломжгүй байгаа юм бол? Зарим нь ингээд амар сахилахгүй, зарим нь ингээд яг хичээлтэй муу, тэгээд зарим нь амар ууртай, даруухан амар нөгөөний дандаа ичимхий айдастай тийм сайхан сэтгэлтэй дандаа самбар дээр гардаг, мундаг тийм олон найзуудтай хинтээ найзлах үг тийм мэдгүй шүү дээ. Тэг яах вэ? Олон төрлийн зан чанартай, олон төрлийн үг хэлдэг, олон төрлийн үйлдэл хийдэг хүүхдүүд байгаа юм шүү дээ, тий? Тэгээд тэр дундаас ямар хүүхдтэй харин чи найзалдгийг гэдгийг хаваалцаад их үү? Зөндөө олон төрлийн хүүхдтэй байгаа гэж манай асаа сая зөв хэллээ. За манай төгөл дээр ингээд надад бол ингээд найзалдгаар нь хоёр л хүүхдтэй. Эсвэл тий яагаад гэвэл тэр нэг шилжиж байгаа хоёр хүүхдтэй юу? Тэгээд тэр ер нь амар сайн найз биш. чадахгүй байна одоо. Ханаа нэг бусдантай болохоор нэг айл байна. Нэгдүгээр ангиас хамт тэгээд тэд нараас ингээ миний хамгийн сайн найзууд. Тэгээд ер нь тэгэл тэр шилжиж ирсэн тэр хоёртай л тийм амар сайн найзууд биш. Тэрнээс бусдантай ганцхан найз сайн бол бусдад гомдож штэ гэж. Тэгэхээр нөгөө шилжиж ирсэн хүүхдийн нөгөө бид нэр ямар зан чанартай, ямар сайн талтай гэдэг зүйлийг хараахан мэдэж амжаагүй байгаа болохоор найзалж амжаагүй бас байж магадгүй тий. Багш би ямар зан чанартай мэдэн зэ. Тэг яагаад гэдгийг хэлмээр байна. За тий. Багшаа. Нөгөө би ямар сэтгэлтэй найзуудтай найзлахаа мэдгүй. Тэгвэл надтай найзлах уу гэхээр би за найзлъя гэ. Тэгээд нэг гоёхлсон гайсан гэд ямар ч хамаагүй хөдөлтэй би найзалчдیں۔ Харин надаас жижиггүй хөлтөөс би өөрөө гойдгүй. Харин надтай жижиггүй хөлт найзлаа гэсэн бүхэнтэй л би найзалдаг. Найзлаа гэсэн бүх хүнтэй л найзалдаг. Ахч байсан, ихч байсан, дүүч байсан. Би найзтай гомтоороо хаяа жаахан ямар ч хамаагүй хинч гомтоороо дандаа дотроо дуу зохиогоод байдаг шүү. Би тийм санаа шүү. Дандаа дуудуулна. Ямар гоё дуу зохиолтой холбоотой. Тэрнтэйгээ холбоотой дуу зохиогоод дуулдаг ахна шүү дээ, тий. За наа чин сонирхолтой гоё аяасан шүү ганцтай. За. Би гэхдээ одоо ганцав дийлж байгаа шиг бас яг тэр үеэс шалтгаалаад юм гүнгэл үедээ яг хийм дуу амд ор баталт ингээд талгаан дотор орж ирээ. Тэр дуул гэж үгээд байгаа юм шиг. Тэгээд би заяа баг 5 маа настай л байсан баг. Тэгтээ имээр өгөөгөө дэцэн имээр найзлий гээ. Найзаа миний хамгийн сайн найз гэлб дээр одоо явж идэв шүү дээ. За надаа нэг манай ангийн манай ангийн шүү дээ ингээ бүх хүүхдүүд нь ингээд надтай найзахгүй юу? За бүх эрэгтэй хүүхдүүд нь надтай найзлгүй. Тэгээд шүү дээ нэг хитэн манайх амар их охинтой байхгүй юу? Тэрнтэй л би бүгдэнтэй найзлдаг байхгүй юу? Тэгсэн чинь би нэг эмэгтэй хүүхдтэй найзлдаг шүү дээ. Тийм үү, юунаас алд юм болоо? Ер нь бол ихтэй зүгээр яж байгаа хүүхдүүдийг дандаа зоддог. Ер нь бол тэр хажууд нь сууж исэн эрэгтэй хүүхдийн ингээд эндээс нь цус гаргах байсан шүү дээ. За тэгвэл өнөөдөр бүгдээрээ амьдралын хүчийг сэтгэл зүйн нэвтрүүлгээр 9 настай гот маань сайн найзын тухай
ярилцлага өрнүүлж байна. За тэгээд сайн найзуудтай байх юунаас шалтгаалдаг вэ гэхээр тэр тухайн хүүхдийн зан чанараас болдгийм байх. Тухайн хүүхдийн үг үйлдэлээс нь болдгийм байх, тий? Бас гаргаж байгаа тэр зан чанараас нь болоод бид нар найзлах үгүй юу гэдгээ зарим нь шийддэг, зарим нь бол бүх хүмүүстэй нээлттэй найзалдаг юм байна гэдгийг олж харлаа штэ, тий? За ингээд нэвтрүүлэг маань дуусах гэж байгаа болохоор бүгдээрээ дуусгаад яриад их ганц удаа. За багшаа. Нөгөө одоо нэвтрүүлэг маань өндөрлөх цаг дууссан байгаа учраас хамгийн сүүлд нь би та дөрөвт бэлдээд нэг зурагт өгүүлбэрийг гүйцээе гэдэг асуулт бэлдээд ирсэн. Энд дөрвөлээ хариулаад тэгээд өнөөдрийнхөө нэвтрүүлгийг өндөрлөөд их үү? За, сайн байна. За, энэ дээр юу гэж байна? Найзууд үргэлж. За, өгүүлбэрийг хэн дуусгамаар вэ? Өгүүлбэрийг дуусгая гэдэг тасгал шүү. За юу. За, алсуу эхлээд гараар өгсөн. Найзууд үргэлж одоо хамтдаа. За, манай төгөлдөр. Бибидээ тасалдаг. Бибидээ тасалдаг. За, манай өндөр найзууд үргэлж хамт байдаг. За. За, одоо тэгвэл дараагийнх нь билнэ үү? За. Найзууд хизээч муудаггүй гэж болно. Би хэлчихсэн. Тийм үү. Найзууд бүр хамгийн сайн найзууд бас муудалцсан үе байдаг шүү. За, өөр санаа хэлэх юм байна. Муудахгүй ч яж болно те. Гэтэ бас мууддаг найзууд бас байгаа. Би бинийгаа муулдаггүй. Яг зөв, найзууд хизээч би бинийгээ муулдаггүй. Хэрэв болохгүй зүйл байх юм бол өөрт нь очиа хэлдэг те. Ганц удаа өнөөдөр чи надад муухай зан гаргасан шүү. Тэр чи муухай шүү гэд өөрт нь очиад хэлэх ёстой те. Муулахын оронд. За. Найзууд хизээч ингээд би орхитгүй. Найзууд хизээч би бинийгээ орхитгүй. Гомцон ч гэсэн буцаад хүрээд ирэх нь шүү те. За төгөлдрөө би чамайг уучлаа гэд хүрээд ирэх нь шүү. За. Найзууд хизээч одоо би бинийгээ нөгөө нэг ихтэй цохиж гэмтээдгүй. Яг зөв. Би бинийгээ бас цохиж дээрлэхгүй гэж үү? Дээрлэхгүй. Муухай зан гаргадгүй. Нэрээ тийм шүү тий. Бас нэг амар гоё найзтайгаа бас дээрлэхгүй. За одоо хамгийн сүүлийнх нь бэлнэ үү? Энэ жаахан хэцүү байж магадгүй шүү. За яа. Бэлнэ үү? Бэлэн. Найзууд хизээд найзууд хизээд хамтдаа. Яагаад хэлж байгаа юм. Санаад авахцаад байна уу тий? За. Яг гараар гэж авч тавцлаа. За тэгвэл манай төгөлдөр дахиад өөр хариулт бодож байгаараа за. Минийхээс санаад авах. За. Найзууд хизээд яг одоо ихтэй ингээд ихтэй одоо ингээд хичээл ингээд 12 сар ингээд өнгөрөөд одоо ингээд сар мар амрна штэ. Тэгэхэд штэ одоо найзууд хизээж нөгөө би бинийгээ санаж гисэн яг группүнээ бол тэрнтэйгээ чаталдаг юм уу эсвэл утны дугаарлуун залгаж илээ эсвэл хамт бэрээвэл тэрнтэйгээ уулзаж тоглож наадаж дуртай юмыг нь хийж зураг зурж нөгөө нэг байж болно тий. Тэгээд бас нөгөө нэг дандаа чаддгүй нэг нь чаддаг байвал тэрийг нь зааж өгнө. За одоо төгөлдрийн хариултаар дуусгая тийх үү? За төгөлдөр. Найзууд хизээд бибидээ тасалдаг. Бибидээ тасалдаг. За тэгвэл бүгдээрээ сайн найзтай байна гэдг нь бид нэ хүмүүстэй харилцаж сурж байгаагийн бас нэг хэлбэр ганц тийм хэлмээр байна. За тийм. Нэг манад хажуудлын нэг хөл шах байдیں۔ За. Тэгээд 201 дүүс явцсан. За. Бэлний яг тэгэнгүүтээ яачингуудаа надтай талдах болгоно. Сайн уу найзаа гэдэг болцсон. Тэгэхээр би зүгээрээ тэр одоо тэгээд тэр ах хэлхээ бэлж хан таалнангуудаа хүү сайн уу найзаа юу хийж ийн найзаа гэж дандаа найзаа гэж. Дандаа тэгж ярьдаг уу? Ярьдаг. За тэгвэл бид нар найзтай байна гэдэг нь бид нар харилцаж сурж байгаагийн нэг зүйл ах нь уучлалтгүй сурсан байх нь найзаагаа ойлгож сурах нь дэмжиж сурах нь тэгэхээр олон зүйлсийг бид яг нь шинээр найзаасаа суралцж яадаг байх нэ. Би энийг хэлэх гээд багшаа гэдсэн За баг. ингээд бүгдээрээ үлдсэн яриагаа нэвтрүүлгийн дараа хамтдаа ярилцъя. Амьдралын хүчийг сэтгэл зүйн нэвтрүүлэг 9 настангуудын ертөнцөөр аяллаа. Энэ өдрийг та сайхан өнгөрүүлээрэй. Түр баяртай.
Ирээд буцах богинохон цаг хугацаанд хамгийн түрүүнд өөртөө таалагдж амьдр. Тэгж байж л өөрийгөө ч бусдыг ч хайрлаж чадна. Сэтгэл зүйн боловсрол олгох амьдралын хүчийг нэвтрүүлэг танд хүрэлээ.